За орой минь өнөөдрийн мэдлэг 5 сарын 23-ны өдрийнх байна. Хүү минь ээ хязгааргүй ухамсар нь өөрийн объект болох бодол, хийсвэр бодол, төсөөлөл гэж байгаа. Энүүнд яадгүй гэхээр ухамсар өөрөө хувирдаг гинэ. За энэ маш нарийн гэж байна. Энэ маш хурдан томорч бүхэл орон зайг дүүргчдэг. Яг л өөрөө бүх орон зайг үүсгэсэн мэт. Ухамсар маань хийсвэр төсөөлөл буюу бодолтой хитрхи их автаад шингэсэн үедээ объектийг ухамсараас ялгаатай юм байна гэж боддог гинэ. Тэгээд хийсвэр төсөөлөл болон бодлууд нь жамаараа ургаж эхэлдэг гэж. Жамаараа бий болоод идэг. Энэ нь зовлон, айдас гачигдалд хүргэдэг. Энэ ертөнцид бодлоос өөр зовлон гэж байхгүй. Тэгэхээр энэ төсөөлөл буюу энэ бодол битгий анхаарад зууралдаараа гэж. Өөрийнхөө оршихуйн талаарх бодолтой ч гэсэн битгий зууралд. Хэрвээ бодол байхгүй бол санаа зовх зүйл байхгүй. Хүсэлж үгүй байх болно. Бодлыг үүсгэхийг зогсоох нь таны алган дээр чинь байгаа цэцгийг үүрүүлж бутлах гэх юм уу та. Энэ үнээс ч хялбар байдаг гэж. Эхнийх нь бол бодлыг зогсоох гэж байгаа тийм. Энүүнд бол хүч шаардахгүй. Харин хоёр дахь нь буюу цэцгийг үүрүүлэх гээд байгаа шүү дээ тийм. Энүүнд бол хүч ордгоо. Ийм л юм гэж. Тэгээ жинхэнэ өрх чөлөө гэж яг юу юм бэ гэж энэ дээр тодолж байгаад харуулсан бэ. Бодлууд буюу тэр хийсвэр энэ бодлууд төсөөлөл биш энэ бодлууд гэх юм байна. Энэ сулрах үед танд нэг аз жаргалтай болоод нэг аз жаргалгүй болоод байдаг нэг юм энэ хавсарч нөлөөлөд идэг. Энэ нөлөөл нь буурчдаг гинэ. Тэгэхээр объектыг бодит биш гэдгийг ухаарсан яг тэр мэдлэг нь таныг чөлөөлдөг юм байна. Тэгээд сэтгэл ядгүй гэхээр нөгөө ухамсараас өөрийгөө бүхэл ухамсарын тусгал байх нь шүү дээ. Тэр сэтгэл ядгүй гэхээр ухамсарын тусгалаас өөрийгөө харангуйта хувь ухамсараа гэж ботчдөг гинэ. Сэтгэл гэж хэлээд байгаа бас оюун ухаан гэж хэлээд байгаа тийм. Тэгвэл эдгээр оюун ухаан сэтгэл гэдэг байгаа маань яаж юм гэхээр энэ хязгааргүй ухамсарын нэг тусгал юм байна л да. Тэгэнгүүтээ өөрийгөө бол харангуйта би чинь хувь ухамсар юм байна штэ. Би даасан юм байна гэж ботчдөг гинэ. Тэгээд л яадгүй гэхээр энэ цаашдаа үргэлжлээд агаарт цамхаг барайл өөрийгөө хөөргөж дэвэрхэл өнгөрсөн ирээдүг гэдэг ийм төсөөлөл бий болгоод ирдэг. Тэгээ эдгээр бодлууд нь яг л бодиттой юм шиг байдаг. Тэгээ яг л нүүрсний хар өнгөтэй адилхан санагддаг.
та тэдгээрийг арилгаж чадахгүй юм шиг тийг санагддаг. Гэхдээ тийм биш. Тэднийг устгаж болно гэж. Васиста үргэлжлүүлээд хэлж юм. Васистагийн өөрийнх нь туршлага юм байна л да. Би яасан гэхээр тэр одоо Кадиряба тэр ухаантай тэр хүний одоо гэгэрсэн одоо хүний гэх юм уу да тэр үгийг ингээд сонсоод яасан гэхээр тэр модны Кадираба гэд модноос бууж ирсэн. Тэгээ гурван одоо үеийн турш өөрийгөө танин мэдхүүг одоо ингээд сонсоод тэгээд дээд ухамсар гэдгээ одоо өөрөө хүлээн зөвшөөрч гэгэрсэн гэдэг чинь. Тэгээд би тэднийг орхиод явсан. Тэгээд Рама минь энэ ертөнцийн хуурамг байдлыг энэ ертөнцийн ингээд харагдаад байгаа энэ нэг одоо ингээд хуурамг байдал гэж байгаа байхгүй. Энэ ертөнц бол ингээд ийм хуурамг бодтой биш гэдэг юм тий. Энүүнийг л энэ одоо дүрслэх юм зоригтой байгаамаа. Тиймээс энэ түүхч бас үнэн. Хаалтан дотрыг хашиж байгаад хэлж байна. Энэ үнэн нь ертөнцийн хурам гэдгийг харуулсан үнэн түүх юм а гэж. Тэгээ өөрийнхөө мөн чанартаа төвлөр. Хэдий та энэ ертөнц болон өөрийгөө бодит гэж боддог ч эсвэл тиймэрэл бай гинэ. Та гагцхүү өөрийнхөө жинхэнэ мөн чанартаа баттаа төвлөр. Түүндээ амарч тайвшир гэж. Хэрв та энэ ертөнцийг болоод өөрийгөө махан биеэр хязгаарлаж боддог энэ бодол бодтой бишэн байна гэдэг энэ үзлийг, энэ мэдлэгийг, энэ ухаарлыг яг авсан тэр цаг үед та хязгааргүй ухамсарт яг бат бэх тогтдгоо гэж. Тэгээд Рама гэж хэлж. Та бол өөрийгөө үйлдэгч биш ээ. Оршин байгаад байгаа тогтногч нь ч бас биш ээ гэж бодож болно гэж. Энүүн тэр ингээ хаалтан дотор би хэлж ийн л да. Одоо би бол үйлдэгч биш ээ гэж бодож болно гэсэн тий. Тэгээ би оршдоггүй юм аа. Эсвэл бол би бол үйлдэгч биш. Би бол одоо хаа сайгүй байдаг гэж бодож болно гэж. Тэгээд нэг юм асуулт ингээд аваад идэг тий гаргаад идэг. Тэр нь асуулт нь хамгийн чухал асуулт гэж яагаад багш хэлдэг тий. Тэр нь юу вэ гэхээр би хэн бэ гэдэг энэ асуулт өөрийнхөө дотроос асуугаарай.
Тэгээд өөрийнхөө чанараа жинхэнэ мөн чанараа таних мэдээ гэж. Яг үүгээрээ дамжуулаад өөртөө амгалан тайван байдлыг ол. Тэгэхээр энэ бол дээр үеийн үед амьдарч ирсэн ариун гэгээрсэн тэр хүмүүсийн дунд ч хамгийн барьдаг дээд төлөв нь бол инээ л гэж. За гол санаанууд гэж саяны энэ мэдлэгийн өнөөдрийн тэгэхээр бодол бол зовлон гинэ. Тэгээ энэ бодол бол яадгүй гэхээр үнэн дээр та өөрөө юм шүү дээ гэсэн. Тэгээд энэ нь яадгүй гэхээр таныг зовлонд учруулад идэг. Энэ бодлоосоо болоо та зовоод идэг. Тэгэхээр таны оюун санааны бүх зовлон хүлээс өөрийн дотооддоо үүсгэсэн бодлын энэ үржлээс бодлоос үүсдэг. Тэгэхээр эрх чөлөө гэдэг ойлголт бас хоёрт нь гарч ирж байна. Бодлыг бол хүчээр дардаггүй, дарахгүй, дарж болохгүй. Харин түүнд арга зам хэлж өгч байна тий. Харин түүнд ач холбогдол өгөхөө зогсоо гэж. Энэ бодол бол яадгүй гэхээр өөрөө аяандаа ирээд өөрөө аяандаа буцдаг. Та үүнийг явах вөхөр зөвхөн ажиглагчийн байр сууриас л бариад л авчих. Үүнийг л анзаарчих л гэж. Ингэхээр яадгүй гэхээр чөлөөлөлт бий болдго юм аа. Тэгээ 3 дахь гол зүйл маань мөн чанартай төвлөрөө гэж. Тэгэхээр гаднах ертөнц бодтой юм уу? Хуурмаг юм уу? Гэдэгт нь биш гинэ. Харин өөрийнхөө жинхэнэ мөн чанартай таны жинхэнэ мөн чанар бол хязгааргүй ухамсар юм байна. Түүндээ бат бэх тогтох нь хамгийн чухал гэж. Ингээд өнөөдрийн мэдлэг маань өндөрлөө. За анхаарал тавьсанд баярлалаа.